Turbo киносуугт эргээд тавтай морил бид энэ удаад 2012 онд нээлттэй хийсэн Lorax гэх анимашныг ярих гэж байна. Хөөхөлдөнд дуртай Турбочтой нааша суугаарай. Сайн байцгаана уу? Намайг Lorax гэдэг. Би моднуудын өмнөөс ярьдаг. Та нарыг зүгээрээ гэвэл яг одоо үзэх гэж байгаа түүхийн талаар та бүхэнд хэдэн үг хэлэх гэсэн юм. Энэ түүх нь яг үнэндээ бодитоор болж байсан. Жухамдаа энэ түүх нь юу бичигдснээс илүү гүн гүнзгий утга агуулгатай учраас намайг ярихаас урьдч анхаарлаа хандуулаарай. Гисээр Lorax ярих түүх эхэлнэ. Тэнэдвэл гих бүхий л зүйл нь пластикаар баригдсан хот байсан байна. Тэр хотын иргэдэнч энэндээ ихэд дуртай. Байгаль гэхийг огт мэдэхгүй хот. Бүр нэг ч модгүй гэ боддоо. За тэгэхээр энэ хотод юу тохиолдсныг хамтдаа харцгаая. Тэнэдвэлийн эргээд инээмсэглэн дуусаар өглөөг эхлүүлнэ. Хиймэл зүйлэг ногоогоо дэлгэж пластик модоо хийлэнгээ. Бид модоо үйлдвэрлэдэг. Бас 96 ширхэг батарей ордог. Бидний агаар цэвэр биш учраас бид нар эрүүл агаар худалдаж авдаг. Бидний хог хаягдал, утаа, химийн хор хаашаа явдаг ч бид мэдэхгүй. Усан сэтлээд л ногооноор гэрэлтдэг болчихсон. Бид нар хүсгэл юм бол бүхэл жилийн турш зунж өвлж байж болно гэж өнгө алаглуулан нэгэн хоолоогоор дуулцгаадаг. Охэр гих хотын дарга нь агаараас иргэд рүүгээ далсаар агаарыг зарж тоошгүй хөрөнгөтэй болсон хотын дарга. Иргэдэн ч одоо байгаагаа төгс деважин гэж боддог ад жаргалтай хүмүүс. Тэнэдвэлийн энэ дэггүй залуу удирдлагатай онгоцоор албаар нэг байшинг очиж онилж унгааснаа yes гэд баярлаад байдаг. Гэс очиж хонхойг нь дарнаа. Хаалга онголоо. Нэг нь намирсан улбар үстэй охин. Өө, Тэд онгоц чинь дахиад л хашаанд мань унтсан юм уу? Ингэж асуухыг бодвол их л олон удаа энэ үйлдэлд давтагдсан бололтой. Онгоцыг нь өгөнгөө өөрийнхөө хийсэн зүйлийг үзүүлээгээд Тэдийг гэртээ урьлаа. Тэд учиргүй ам хамарлууга юм цацаад л орохыг бодвол нөгөө краш мараш нь бололтой. Хийсэн зүйлээ үзүүлээгээд байшингийнхан арыг бүхэлд нь өөрийн зурсан зургаар дүүргэж. Тэд ч гайхсаар ямар гоё болоо вэ? Эднэр чи юу вэ гэсэн. Эднэрийг мод гэдэм а. Урд нь газраас өөрсдөө ургадаг байсан гэж байдیں۔ Гэхдээ энэ одоо мод гэдгийг мэдэхгүй газраас ургадаг гэдгийг гайхаж байхыг бодвол үнэн байглаасаа чихэн утгаараа орчлонгоос тасарсан хот юм байна. Нөгөө улбар үстийн мөрөөдөл нь энэ яваа насандаа нэгч болов амьд чихэн мод харах. Үүнийг сонссон Тэд асуудаг. Хэрвээ нэг залуу чамд чихэн мод өгвөл яах вэ? Гэтэл би ч тэр дараа тэр залуутай гэрэлнэ гэж хэлхийг нь сонссон Тэд жухан бодолд орж энтэр. Дүрс шилжээд Тэд гэртээ ирчихсэн ээж эмээ хоёртойгоо хоолны ширээний ард ярилцдаг. Ээж нь хоолоороо битгий тоглоод бай. Гэтэл хоолыг нь харсан чинь нэг өнгийн лего ч юм шиг цэлцэгнүр ч юм шиг гэмээр юм уу? Нэг сонин. Тэд ч битүүхэн өөрөө сонирхсан юм шигээр ээж эмээ хоёроосоо жинхэнэ мод хаанаас олж болохыг асуудаг. Гэтэл ээж нь гайхснаа. Тэд бид нэр хамгийн сүүлийн үеийн моделийг модтой штэ. Тэр нэг заваа ямар юу яах гээд байгаа ингээд тоогч юм биш. Модыг шороо энтертэй заваан зүйл гэж боддог байх нь. Тэгснэ шинээр худалдаж авсан модоо рекламдаад хардаа энэ удирдлагаар 100 намар өвөл бас диско цэнцэнцраа гэл бүжиглэж гарна. Эмээ нь нууцаар Тэдэд чи модны талаар мэдмээр байвал Вонслерийг олж уулзах хэрэгтэй гэснэ учиргүй хоолоо идэж эхэлдэг. Ээж нь энийг утгагүй хоосон үлгэрийн түүх гэж боддог бол эмээ нь харин цаанаа юм мэдээд байгаа болтой. Ээжийг нь аргалж явуулснаа зэхүү Тэддээ Вонслерийн талаар хэрхэн хаанаас яаж олж уулзах ёстойг ярьж өгдөг. Тэд ч эмээгийнхээ загсан зүйлийг цуглуулад Вонслерийг олж уулзахаар хотоос гарлаа. Энэ хооронд агаарт хотын дарга Охэр өөрийн хөвгч онгоцондоо агаарыг хэрхэн зарж улам илүү баяжих вэ гिचгсэн маркетингийн хүмүүстэйгээ шинэ рекламны санаа гаргаж байдаг. Мөнгөнд нүдээ сохолжоод янзна. Гэ бас арай л авьяастай юу? Агаарыг савлаад зараад байдаг. Гэтэл булаа биетэй хоёр Тэдийг хотоос гарч байгаа дүрсийг барьсаар Охэр дээр орж ирлээ. Үүнийг харсан Охэр хотоос хинч гардаггүй. Энэ хүүхэд яагаад гардаг гэлээ гэд ихэд гайхна. Булаа хоёр бие хамгаалагчтай яагаад гарч байгааг нь тандахаар явуулна. Тэд хотоос гарч явсаар аимшигт агаартай сүнсэн тал дундуур моциклтай давхисаар Вонслерийн гэрийг олж очлоо. Тал дунд ганцхан байшин. Дотроос нь нэг гар цохуугаад Тэдийг ажиглаастай.
Тэд ч хонхойг нь дарсан биш урхинд орж үнхэлцгээ хагартал айдаг. Вонслер гэж нэг хажиг өвгөн байх нь тэр. Яах гэж ирэв гэсээр хаалгаах юм биш. Гэтэл Тэд ч учирлан модны талаар мэдэх гэсэн юм аа гэд гуйна. Вонслер харин үүнийг нь сонсоод мэл гайхан бодлогшроод модны талаар сонирхдог хүн одоо үед байд юм уу гэсээр Тэдийг сонжиж гарна. Модонд юу тохиолдов вэ гэхэд Вонслер надаас болсон юм аа. Миний бүтээсэн бүтээл тэнэд мянган ажлыгч нугалж чадах бүтээл байгаа. Энэ бүхэн маш олон жилийн өмнө эхэлсэн гэд өөрийн түүхийг ярьж эхэллээ. Вонслер Тэдэд хэрвээ чи модны талаар мэдмээр байгаа бол заавал энэ түүхийг бүгдийг нь сонсох ёстой гэд өөрийн залуугийнхан үеийн талаар ярьж эхэлдэг. Дүр солигдож залуу Вонслер төрсөн гэр ээж ах нар гэрийнхнээ орхиод дэлхийг өөрчлөх агуу их хүсэл тэмүүлэлтэй адал явдал хайн өөрийн эд зүйлсээ аваад замд гардаг. Ээж нь болон гэрийнхэн түүнийг чоолсоор товхуурхсаар чиний амжилтанд хүрнэ гэж юу байх вэ гэсээр түүнийг гаргаж өгдөг. Тэдний бурууг батлах гэсэн Вонслер гитараа барин дуулсаар холын хол замыг туусаар яг шантардгийн даваан дээр нэгэн газар ирлээ. Энэ хүндийг газар дээрх диваачно гэлтэй өнгөнгийн модоор дүүрэн ихээ үзэгсэнтэй газар юм байна. Загснууд нь газарт алхдаг. Бас дуулсаар ухтаж авдаг. Ан амьтад нь амар жимэр амьдралтай. Үүнийг харсан Вонслер тийм ээ эн чин шүү дээ. Энэ модол надад хэрэгтэй байсан юм. Бушуухан тариад өөрийн тэнийдээ хийж үзье гэсээр дуулж гардаг. Тэнд байгаа амьтдыг хөөсөн чихрээр молигдоод л өөрийнхөө тал болгоод авлаа. Нэг том сүх барьж учиргүй нэг модыг сүхтэж эхэлнэ. Энэ газар урд хожид ийм аимшигтай зүйл тохиолдож байгаагүй учраас амьтад нь их л зочирдон айж хүлээж авлаа. Гэтэл Вонслерийн сүгдсэн мод газарт унахад тэр модны суур байсан газарт өвөл хуралдаж аянг захиж газар дөргсөөр тэнгэрээс гэрэл гарч пүн гэд Лоракс гараад ирлээ. Тайрсан модыг харсан Лоракс хэлэхүүгүй болж гунигалсаар Лоракс болон тэнд байгаа амьтад тайрсан модыг тойруулан чулуу хүрээлүүлж тавиад хамтдаа гашууддаг. Харин хэргийн эзэн хингэргийн давхар Вонслер үүнийг анзаарахч сүхөөгүй тайрсан модноос хүвэн утас гаргах гээд дуу аялчихсан майхныхаа гадаа байж байлаа. Үүнийг харсан Лоракс уур нь хүрээд Вонслерт анхааруулахар очино. Вонслер ч өөрийн хийсэн хэргийг булзааруулж тоосон шинжгүй Лораксыг чи одоо өөр хэн блэ гэд асууна. Лораксыг бууж ирэхийг хараагүй өнгөрчихчлээ. Лоракс ч өөрийгөө тайлбарласаар намайг аянг захиад тэнгэрээс бууж ирэхийг хараагүй юу? Би ойн хамгаалагч, ойн өмнөөс ярддаг Лоракс байна. Үүнд Вонслер итгэдэггүй. Аргагүй штэ. Ийм хөөрхөн бондгор өхөөрдөн байхаар хэн итгэх юм? Вонслерч Лораксаас айх биш харин өхөөрцөр. Энийг хараа. Ийм амстай буцар хөөсөн чихэр. Алиммэ. Лоракс ууралсан ч арааны шүүс асгаруулам амттангаас харин дадгалзаж чадсангүй. Гэд идээд орхив. Тэгснэ Лоракс алив ингээд майхангаа барил та гэд гацыг нь болцсон. Вонслер араас нь хөөж хадсаар аль аль нь бууж өгдөггүй. Вонслер амжилтанд хүрэхийн тулд хэдэн ч мод хамаагүй тайрна гэж зөрүүдлэнэ. Харин Лоракс амар сүртэй үг хэлж анхааруулад би чамд анхаарууллаа шүү гэснээ хаалганы бариулт ч хүрч чаддгүй давжаа бийтэй. Үүнийг харсан Вонслер тоогч юм биш. Үүнийг хөгшөрсөн Вонслер би түүний анхааруулгыг сонсоогүй гэд харамсаж байдаг. Дөрс Тэд хөгшөв Вонслер дээр ирж за үргэлжлэлийг нь маргааш ярьж өгье гэхэд юу вэ? Ганц түүх сонсох гэж энэ балиар газарт чи маргааш дахиад ирэх юм уу? Зөө. Үлдсэн түүхийг нь сонсомооргүй байгаа бол бэл. Үгүй сонсон. Би нэрээ модны талаар мэднэмээр байгаамаа. Тийм. Чичтэй гэсээр Тэдэд нэг ч итгэсэн шинжгүй өдөж өглөө. Тэд ч харин шидчихэж маргааш ирнэ гэд буцаад явлаа. Харин түүний араас харж хоцорсон хөгшин Вонслер магадгүй гэд үлдлээ. Үүний дараа харин Тэд ганган гихчин хувцаслаад жинхэнэ мод олчихсан улбар үсттэй төрсөн өдрөөр нь бэлэглэж сюрприз барина. Улбар үстэй ихэд баярлан тэр хоёр үнсэлцэн. Тэд чи дахиад сэралаа үнсээд байна штэ гэд ээжийн дүү ороод ирлээ. Манай Тэд утгаар нь мөрөөд ч гисэн сууж байгаа юм байна штэ. Тэд ч бантаад ямар гоё сэрал вэ гэсээр тэр гурав гэр бүлийн цаг гэд тоглоом тоглож эхэлнэ. Тэд харин Вонслер руу очих гэж яраад битүүхэндээ твдээд л. Эмээн чи хандыг аваад бушуухан арга сэдэж Тэдийг Вонслер дээр очих боломжтой болгож өгдөг.
Тэдийг мотоциклын унсаар яаран хотоос гарахын алдад Охир хотын дараг нөгөө хоёр булаа бие хамгаалагчтай дагуулan Тэдийг андаж уулзнаа. Охир за модны талаар сонирхоод байгаа юм биз дээ? Тэд та яаж мэдсэн? Гэтэл Охир хотын дарагч нь хотынхаа өнцөг булан бүрт бүр иргэдийн гэрт нь нууц камер байрлуулчихсан танддаг байвал яах вэ? Тэгээд Охир Тэдийг сүрдүүлж дахиад хотоос гарах гэд үзээрэй. Модны талаарч мэдэх гээд оролдож болохгүй. Ийм сайхан хотод наад нэг богинохон санах ойгчин сатааруулах зүйл түн бумаараа байгаа штэ гэж жинхэнэ зарим нэг бизнесмен шиг ярьж байна да. Та нарт нэг л тань санагдахгүй нү? Хин нэг бодогдуулж байна уу? Зохиол нь угаана 1971 онд бичигдсэн мөртлөө хайхтар хасыг харсан байгаа шүү. Бүр яг өнөөгийн бид нарыг дүрслээд үзүүлчихсэн гэлтэй. Анхааруулгыг нь авсан Тэд ямар цаа гэд үгийг дагах юм биш. Хотоос гараад Вонслер дээр хүрээд ирлээ. Тэр хоёрч уулзаж Вонслер өөрийн залуугийн түүхээ үргэлжлүүлээд ярьж эхэллээ. Дүр солигдож залуу Вонслер нөгөө тайрсан модныхоо хүмүн утсаар анхны Тинид гих бүтээгдэхүүнээ ойж дуусгаад орондоо унтахаар орлоо. Үүнийг нь харин Лоракс далиндуулж шүн дөлөөр ойн амьттайгаа нийлээд Вонслерыг явуулахаар ортойн гол руу урсгачв. Гэтэл байхгүй. Нэг бяцхан бамбрууш Вонслертэй хамт хөвж явах нь тэр. Лоракс ч сандраад буцаад урсгал дагуу урсаж байгаа Вонслерийн орыг нөгөө хідэн амьтдтайгаа хөөж эхэлдэг. Нөгөө ороо зогсоож чаддгүй урссаар. Гэтэл Вонслер нойрноосоо сэрчглээ. Нөгөө урсаж байгаа гол аимшигтай өндөр хүрхрээнд тулаад ирэх нь тэр. Тэд нэр бөөнөрөө бөө юм болж арай гэж аимшигтай хүрхрээнээс аврагдлаа. Вонслер ч харин аврагдсандаа баярлаж Лоракс талархаж байснаа. Байзаараа би юу н яагаад голд урсаж явдаг лээ? Өөрийг нь Лоракс голд ортойнд явуулах гэж байсныг нь ингээд мэдэж ярддаг. Лоракс ч учирлан энд байгаа бүгдэд мод хэрэгтэй. Гэхдээ чи тэд нарыг огтолж хаях гээд байна штэ гэд тайлбарлана. Үүнийг сонссон Вонслер зүрхэн зөөлрч дахиж нэг ч мод тайрахгүй гэж тэднэрт амлалдаг. Өглөө болж Вонслер өөрийнхээс нь Тинидийг хотод зархаар хөдөллөө. Үүнийг нь харсан Лоракс гайхаж "Юу вэ? Энийг хогийг хийх гэж миний моднуудаас тайрсан юм уу?" гэд гайхдаг. Гэтэл Вонслер ч нөгөө Тинидийнхээ ямар эд чидтэйг тайлбарлаж гарав. Энэ нь элдвийг хийж болох дэлхийг өөрчлөх бүтээгдэхүүн юм. Усны хувцасч болно, гэрээж цэвэрлэн, ус чавн малгайч болно гэх мэт тайлбарлана. Вонслер хотод очиод Тинидэ байж болох бүхэл аргаар рекламддагч нэгийг ч зарж шаадсангүй. Зарх нь битгий хэлбүр амьтны элэг дог болов. Вонслерийн төвчээр барагдаж нөгөө хийсэн Тинидэ чулуудаад явлаа. Гэтэл нөгөө Тинид нь санаандгүй нэг эмэгтэй толгоонд орооцолдчихв. Гэтэл тэр нь санаандгүй тренд болж хотоор ямар эд шидтэйг нь гайхаж шуугаж гарна. Вонслер ч үнийг нь мэдэхгүй бууж өгчихсөн. Ойрууга буцаж нөгөө хидтэйгээ сайхан өдрийг өнгөрүүлж яхан тэр. Гэтэл хотын иргэд тэр чигтээ Тинидийг нь барьчихсан. Бүгд л би авмаар байна. Би ч бас авмаар байна. Надад ч гэсэн хэрэгтэй штэ гэд үгэлж гарна. Вонслер үнийг нь "Тийм ээ. Би амжилтанд хүрнэ гэж хэлээгүй юу? Бизнесман эхэллээгээд өөрийгөө дооглож байсан гэрийнхнээ уцаар дуудана. Ээжээрээ л нэг бахархуулч гээд байгаа болтой." Үүнийг нь харсан Лоракс ч нэг л яоцгүй. Дүрс шилжиж Тэд эмээгээ сундалчихсан Вонслерийн ярьсан түүхийг ярангаа будаг бариад явж байгаа улбар усдаг Краштайгаа таарна. Краш нь ч Тэдтэй хэдэн үг солиод гэртээ ирлээ. Байхгүй. Улбар шартын байшингийн арт талын хэсгийг бүгдийг нь гачин саарал юмар зурсан зургийг нь будаад тарчихсан байсан. Тэгснэ Охирийн өмч гээд тамгалаад орчиж. Тэд эмээгээ булгачаад хотоос гарахаар явдагч бас л гарах хаалгыг нь Охир блоклчих. Тэд бууж өгсөнгүй. Айлаар дамжаад гараад ирлээ. Буцаад түүхэндээ нэгэн сайхан нарлаг өдөр ойго боснооч нэгэн машин хурдтай тавхисаар залуу Вонслер дээр ирлээ. Ээж нь болон гэрийнхэн нь. Өчиргүй ирснээр ээж нь "Өө Вонслер, би чамайг амжилтанд хүрнэ гэж мэдээд байсан юм аа. Чамайг урслах гээл өмнө хатуу хэлдэг байсан байхгүй юу?" гэд гэрийнхнэрээ долгоно. Өчиргүй Вонслерт хайртай юм байх. Тэд ч өөрсдийн майхнаа засаж Вонслерийн шинээр эхэлсэн бизнест ажиллахаар боллоо. Үүнийг нь харин Лоракс дэмждэггүй. Вонслер Лоракс болон гэрийнхнээ эвлэрүүлэх гэж хичээнэ. Өөрийн амжилтанд хүрэх мөрөөдлөө ярина. Үүнийг нь сонсон Лораксын урам нь гонсоож асуудаг. "Мод хаашаа ундаг вэ?" Харин Вонслер гайхан "Доошо" гэхэд Лоракс түнд "Мод налсан тал руугаа ундаг юм. Чи хаашаага налж байгаадаа анхааралтай байгаарай" гэж хэлнэ.
Хэдий Вонслер үүнийг нь сонссон ч түүний бизнесийн ажил эхэлж тэр төлөвлөгөөгөө гарган гэрийнхэн нь модны хөвөнгөд цуглуулна. Гэтэл ээж нь Вонслерыг битүүхэндээ ятхан ажил урагшлахгүй байна. Хараа ганцаар нь энэ хөвөнгө цуглуулж байхаар хидгээ модол тайлчил да гэсээр Вонслерыг зөвшөөрүүлж чадна. Вонслер амлалтаасаа буцлаа. Лоракс сандран Вонслертай уулзах гэж хичээдэгч гэрийнхэн нь уулзалтгүй. Вонслер сонсоогүй мэт өөрөө өөрийгөө сайн гэж итгүүлэн бизнесээ улам бүр томруулж эхэлдэг. Мөнгөнд аль хэдийн нүдэн сохорчж. Өөрөө худал ярьж итгүүлсээр ой мод багассаар хорт хаягдлаар дүүрсээр модны оронд үйлдвэрийн утаа амьтад туйлдаа хүрч зөвхрөнгөө барж Вонслерыг өөрийн босгосон цамхагта тэнэд вилээ барих төлөвлөгөөгөө харан баясаж суухад түүн дээр Лоракс хурж ирлээ. Лоракс за яаж шуухан байна да? Өөрийн доторх хоосон орон зай мэдрэмжээ тэгээд дүүргэж чадсан уу? Эсвэл одоо хүртэл дахиад жоохон дүүрэх хэрэгцээ байгаа мó? Гэхэд Вонслер давхархаж чи тийм л их миний хийж байгаатай маань асуудалтай байгаа юм бол тэгээд тэр өөрийн хүч шидэ ашиглах нь яасан гэж асуув. Гэтэл Лоракс түүнд сануулan энэ ингэж ажилтсан биш ээ гэж тайлбарлах гэж хичээдэгч харин Вонслер түүнээс зүгтэн. Лоракс түүнд яасан? Би чанд хэн байсныг чинь сануулаад тухгүй байна уу? Амлсан амлалтыг чинь сануулаад байна уу? Гэхэд Вонслер Лораксыг илэглэж загнан давхарсаар намайг хинч зогсоож чадахгүй. Бизнес маань томорсоор байх болно. Гэхдээ зэрэгцэн хамгийн сүүлийн мод газарт тайрагдан ундаг. Үүнийг харсан Лоракс за ингээд боллоо. Энэ л чамайг зогсоох байх. Хамгийн сүүлийн мод гэдгийг сонссон Вонслер нэгэн эргэн тойрноо ажиглаж тэр хүндий ямар аимшигтай болсныг ухаарна. Түүний бизнес дампурлаа. Хотын иргэд ч бохор агаартай үлдлээ. Үүнийг нь анзаарсан Охер харин өмнө нь хотын цэвэрлэгч байж сая долларын санаагаад тэр үед Охер олж одоогийн Тэнэдвилийн хотыг эхлүүлсэн нь тэр байж Вонслерыг харин ээж нь болон гэрийнхэн нь тоосончгүй. Одоо биднэрт хэрэггүй болсон гэсэн шиг орхиод яваад өглөө. Тэнд байсан ан амьтад ч тэндээс дөрвлээ. Лоракс сүүлийн удаа Вонслерыг ихэд өрөвдөлтөд өрөвдсөн нүдээр ширтээд түүнийг орхиж агаарт хөвөн тэнгэрээс гэрэл гарч Лоракс буцсан явлаа. Харин ардаа өөрийн зогсож байсан газраа нэгэн үг сэрүүлэн үлдээсэн байна. Тэр нь хэрвээ хэн нэгэн нь гэж бичсэн байв. Үүнийг харин тэд ширтэн хараад ихэд гунигтайгаар энэ нэрэл бүгд чиний буруу байжээ гэж хөгшин Вонслерт хэлнэ. Тэр өдрөөс хойш хөгшин Вонслер өдөр болгон Лораксын үлдээсэн үгийг харангаа өөрийн хийсэн бүхэл зүйлдээ харамсан ямар утгатай энэ үгийг үлдээсэн болдоо гэж харуулсан суудаг болжээ. Харин Вонслер одоо л би энэ үгийн утгыг ойлгох шиг боллоо. Лоракс энэ үгийг чамд үлдээжээ гэж хэлнэ. Тэд ч гайхан би яагаад надад гэж гэхтэн түүнд Вонслер хэрвээ чам шиг хин нэгэн ийм ихээр анхаарал тавихгүй бол юу ч сайжрахгүй, юу ч өөрчлөгдөхгүй гэд тэдэд энэ хорвоо дээр үлдсэн хамгийн сүүлийн модны үрийг өгөөд үүнийг чи тарих хэрэгтэй гэж хэлдэг. Гэвч тэд түүнд гэхдээ хин ч одоо үед модонд анхаарахаа болцсон штэ. Тэгэхэд хөгшин Вонслер тэгвэл тэгээд тэднийг анхаарал тавьдаг болгол доо. Хотын яг тэг голд нь модоо тарь. Бүх хүмүүсийг харах хууц болгоод одоо байгааг нь өөрчил гэж урамшуулав. Одоо магадгүй жижигхэн тэмч анхаарал татгууц биш байж болно. Чи магадгүй хүчгүй юу ч хийж чадахгүй нэгэн мэд санагдчих болно. Энэ үр зөвхөн үрээрээ үлддэггүйг санаарай. Энэ бүгдийг сонсож урамжсан тэд сэтгэл шулуудан Вонслерт амлаад модны үрээ тарихаар Тэнэдвил рүү буцдаг. Харин хотод Охерийн нууц камерууд өнцөг булан бүрийг тандаж байгаа. Тэд хэдий камеруудаас зогтсон ч түүний гарт байгаа модны үр нь камерт өртчихв. Тэд бушуухан шиг л улбар үст дээрээ очиж уулзгаар тохиролцлоо. Яаран гэртээ ирээд үрээ яаж тарих талаар ботон юмнуудаа цоглуулна. Харин гэрт нь Охер өөрийн биеэр хамгаалагчтайгаа ирчихсэн ээжтэй яриад сууж байдаг. Охер түүнд байгаа үрийг авахар улааран хайж гарна. Тэд харин мэдэн бодолж юун үр гэд булзааруулдаг. Тэдийн өрөөнд байсан үр нь байхгүй болчих. Охерч газурах гэж байгаа мэт өрөөг нь онгичж байтал үүнийг нь харсан ээж нь харин уурлан Охерийг гэрээсээ хөөдөг. Охер хэдий тэдэд томордогч ээжд нь харин томорч чадахгүй. Юу ч хэлж чадалгүй гэрээс нь гарлаа. Ээж нь юу болж байгааг гайхан тэдээс юу болоод байгааг асуухад модны үрийн талаар цухуулгана. Тэр үрийг нь харин аз олж эмээ авцсан байж. Улбар үстэж тэдний гэрт ирж бүгд нийлэн хотын төвдөө тэр үрийг суулгахаар болно.
Харин үүнийг мэдээж Охер зогсоох гэж улааран араас нь хөөж эхэлдэг. Ээж нь машинтайгаа харин Тэд эмээ улбар үст хоёрыг сундлаад давхисаар шинхэн алаан болно. Хотоор нэг хөөцөлцөн хүмүүс арай гэж нэг юм хотын төв зэг дээр ирээд үрээ суулгах гэж ярав. Гэтэл газар нь мэдээж шороо байхгүй цемдэр хужигдсан. Бас Охерийн аймаар том хөшөөтэй. Харин Тэдийн эмээ гэж энэ галзуу цоглог эмэгтэй бий. Кранд сууж хөшөөг нь унгаагаад газарт шороог цухуулгаад гаргаад ирдэг. Энийх зүйлсийг харсан хотын иргэд Тэд болон бусад руу дайрч эхэлдэг. Гэтэл Тэд тайлбарлаад мод тарих гэж байгааг хэлнэ. Харин хотын иргэд "Юу мод? Тэрийг тарьж яах гэж байгаа юм бэ?" гэд гайхна. Үүнийг нь далимдуулж Охер тоглолт хийн. Тэнд байсан иргэдийг ятхан "Тэр аимшигтай бохор балиар модоор яах юм тийм бидтэй" гэд худал үгээр тэднийг айлах гэж оролддог. Ард иргэдийг тэдний эсрэг төрхрөв. Үүнийг харсан Тэд үнэн байдлыг тэдэнд үзүүлэхийн тулд хотын эргэн тойрон босгосон асар өндөр ханыг нөгөө каранаар нураана. Тэрийг харсан иргэд цочирторж хэлэх үгүй болов. Тэд тэдний өмнө гарan зогсоод "Намайг Тэд гэдэг би моднуудын өмнөөс ярьж байна. Яг үнэндээ нөхцөл байдал тийм ч сайнгүй байгаа. Тэнэд билээ тийм ч төгсгод биш. Хэрвээ бид нар юу ч хийхгүй бол энэ чигээрээ сайжрахгүй муцаар л байх болно. Гэхдээ бид нар одоо эхэлж болно. Энэ үрийг суулгаснаар" гэд тэднэрт үрийг үзүүлнэ. Харин үүнийг зогсоох гэсэн Охер хүмүүсийг ятах гэж оролцсон ч тэд нар туугүй боцсоор. Аргаа барсан Охер тэнд байсан өөрийн нэг түгээлтийн ажилтан руугаа харж иргэдийг ятах хэмээн уурладаг. Харин тэр залуу өөрийн бодлоо үннээр ярьж эхэлдэг. Тэр "Энэ үрийг тарьж бид нар шин зүйл туршиж үзэх хэрэгтэй" гэж уриална. Хотын иргэдч түүнийг дэмжин өөрсдийн асуудлаа ярьж эхэлдэг. Нөгөө сэлж ягаад ногооноор гэрэлтдэг болсон хүүгийн аав ээж нь яг үнэндээ хүүгээ ногооноор гэрэлтдэг болсонд битүүхэндээ санаа зовдөг байж л дээ. Тэдийн ээж ч хүүгээ дэмжин "Чи тариагүй зүйлээ хурааж авч чадахгүй штэ" гэд бүгд хамтдаа хийцгээе. Хамтдаа тарьцгаая хэмээн санаа нэгтээ дуулцгаана. Охер ч мөн дуулангаа тэд нарыг буруу тийш нь ятах гэж оролдоно. Гэвч Тэд хүчийг нэгэнд авч Охерийн оролдлогыг хэн ч дэмжсэнгүй. Үүнийг колоос ажиглаж харсан Вонслер "Баярлалаа Тэд" хэмээн нулимсаа тусаана. Тэнэд вилийн иргэдч хамтдаа хамгийн анхны модоо тарьлаа. Цаг хугацаа өнгөрч тэр хүндий буцаад бяцхан модны соёогоор дүүрлээ. Вонслер харин гэрээсээ гарan модыг тайрдаг биш усалдаг нэгэн болсон байна. Тэр тал хүндийд ч ан амьтад буцан ирлээ. Тэнгэрээс харин Лоракс Вонслер дээр өмнө нь явсан шигэ бууж ирлээ. Тэгэд Вонслерыг урамшуулж "Чи маш сайн байлаа. Сайн зүйл хийлээ" гэд удаан тусдаа байсан эртний найзууд эвлэрч тэрвэрлцээр энэ удаагийн кино маань төгслөө. Лораксын зохиолыг бичсэн доктор Сьюз хэлэхдээ "Хэрвээ хэнийг нь чамшиг хүнл аимшигтай ихээр анхаарал тавихгүй бол юу ч өөрчлөгдөхгүй юу ч шүү" гэж биднэрт захиж үлдээжээ. Турбо кино суугтай хамт байсан сонсогч танд баярлалаа. Бидний санал болгож байгаа киног та заавал бүрэн ихээр нь үзээрэй. Дараагийн киногоор уулзтлаа. Түр баяртай.